Босол хураахад хүргэж байгааг мэрэгчлээ ярьлаа. Ерөнхийдөө бизнес төлөвлөгөө хийхэд яах нь вэ? Ингээд нэг төлөвлөгөө гаргаа явуулж идэг нөгөөх нь ингээд дээшд доош ингээд болоод өөрчлөгдөхөөр тэр төлөвлөгөөнүүд нь яах нь дандаа буруу төсөөлөл болоо. Буруу төсөөллөөр шийдвэр гаргаа яах нь вэ? Үр дүн дандаа л буруу байдаг байна. Тийм болгоор чи яах нь гадуур энэ тэндгүү автик дампуурж байна, гуанзуу дампуурж байна, 8 нэрийн наваараны дэлгүүр гэдэг ерөөсө тэгээд хаас айгу худалдааны төвүүд хоосон лангуунууд бол маш олон болсон. Одоо бид нар Томсын руу ороод харсан хоосон сандлууд бол яах нь маш илбэг болж байгаа хөөх. Ус хаас айгу борлуулалт бол нэгсэнд бол унтсан гэсэн. Сая гэхдээ 5 сарын 4 сарын макро эдийн засгийн мэдээлэл болгож чинь гарсан байгаа. Монгол улсын өсөлт болгож чинь 5% 5 бүгдтэй гэж гарч байгаа. А тэгвэл 5 бүгдийн 3% нь болгож чинь уул уурхаан өсөлт. Тэгээд үлдсэн 2% нь болгож чинь ерөнхийд нь аваад үзэх юм бол тээвэр өсөлт байгаа. Төр зардлаа хянах чадваргүй болсныхоо горийг хувийн хвшлийн нуруунд өрүүлж байна. Төсвийн зардлыг жил бүр түүхэнд байгаагүй хэмжээгээр тэлж үр ашиггүй хөрөнгө оруулалт хийдэг. Тэгсэн ирнэ түүнийгээ санхүүжүүлэхийн тулд 30 орчим хуулийг 58 удаа эргүүлж хөргүүлж тоглож байгаа нь бизнесийн орчныг бүрэн утгаар нь устгаж байна. Бизнес эрхлэгчдийг ялдаг биш дэмждэг татварын тоглоомын дүрм нь дор хаяж 10 жил өөрчлөгддөггүй тогтвортой орчныг бүрдүүлэх шаардлагатай гэж эдийн засагч онцоллоо. Монголын эдийн засаг хэдхэн том уул уурхайн компани болон төрийн худалдан авалтаас хамааралтай дундаж давхрахгүй эмзэг систем рүү ороход ойрхон байна.